За тэгээд өнөөдөр та хүнтэй хуваалцж байгаа энэ сэдв дээр хоёр газраас тэ ишлэлийг бид нар бас нэг сайн тогтоож авъя. За тэгээд эхлээд бүгдээрээ Матай 7 дугаар бүлгийн 13-аас 14-ийг бүгдээрээ гарган харцгаая. Матай 7-гийн 13-аас 14. Матай 7-гийн 13-аас 14. За Есүс энэ сургаалыг уулан дээр номлож байсан. За уулан дээр их сургаалын талаар ер нь Матай 5 дугаар бүлгийн 5-аас 7 дугаар бүлэг дээр бичсэн байдаг. За тэгэхээр энэ өөрөөр хэлбэл уулан дээр заасан сургаалын төгсгөл хэсэг рүү яг энэ сэдвийг ярьсан байна. За би та бүхэнд уншиж өгье. Матай 7-гийн 13-аас 14. За Лук 13 дээр байдаг байна. За Матай 7-гийн 13-аас 14. За дараа нь дэд хууль 30-ийн 19-ийг гаргаарай. За 19-20. За би уншия. Хавчиг хаалгаар. Учир нь сүрэлд хөтөлдөг хаалга нь уужуу, зам нь үргэ юм а. Олонх нь түүгээр тийш ордог. Амьуд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийн юм. Цөөнхөн түүнийг олдог гэж хэлсэн ба. Амен. За Есүс энд сургаал зүйрлэлээр олон сургаал зүйрлэл хэрэглээд бас заримд нь шулуухан ингээд хэлжээс энэ номлын нэг хэсэг байна. Тэгээд уулан дээр ингээд суугаад өөрийг нь тойрон суусан хичнээн чүүн байсан тэр хүмүүст хандаад энэ номлыг хийж явахдаа төгсгөлийн хэсгийг ерөнхийдөө жоохон шүүлт рүү чиглүүлээд дуусгасан байдаг. Шүүлт рүү. Эцсийн өдрийн шүүлтийн тухай ярьсаар дуусгадаг. За тэнгууд чинь өөрийг нь дагаж итгэж байгаа хүмүүст юуг санал захиж нөхтөр хавчиг хаалгаар ороорой гэсэн ба. За хүмүүс тухайн үед яг ямар хавчиг хаалга бодож байсан. Магадгүй зарим хүмүүсийн зарим багш нарын төсөөллөөр Иерусалимийн хаалгаар өрн хаалгыг төсөөлдөг байсан юм шиг. Иерусалимийн хан хэрмийг тойроод юу байдаг гэхээр юм 12 төрлийн хаалга байдаг гэсэн. За тийм дотроос хамгийн нарийнхан буюу намхан хаалга нь хоньны хаалга гэдээ байдаг гэсэн. Өөрөөр хэлбэл тахилд зориулсан тэр хоньны хургийг тэрүүгээр зөөж оруулдаг байсан гэсэн үг. За энэ болохоор нэг ойролцоогоор ингээд ер нь бол нэг 2 хон зэрэгцээгээр ингээд явхаар шахуу нэг тийм нарийнхан байхгүй. Тийм олон хүн чихээд чадахгүй тийм хаалга. Харин мэдээж бас хэрмийн хамгийн том хаалга гэж бас байна. За тэр нь бол ер нь тэр үүдээр орлоо гэж бодоход хотын хамгийн сүрлэгтэй сүр жавхлантай тийм хэсэг рүү шууд орохоор ингэж хийгдсэн байдаг. Бүтээгт ингэж зохион байгуулагдсан байна. За хүмүүс болохоор зэрэг нарийн хаалга буюу хавчиг хаалгаар ор гингүүд тэр хоньны үүдний талаар бас бодож исэн баха гэсэн. За тэгээд юу гэсэн гэхээр учир нь сүрэл рүү хөтөлдөг хаалга нь уужуу юм аа. Зам нь тийшээгээ бас явж байгаа зам нь өргөн юм агс. За тэгээд олонх нь буюу маш олон хүмүүс тийшээгээ орд юм а гэж ингэж хэлсэн. Харин ам өөд хөтөлдөг хаалга нь хавчиг, зам нь нарийнхан гэсэн. Цөөнхөн түүнийг олдгийм а гэж хэлсэн ба. За тэгэхээр эн чинь бас тэр хүн болгоно хайгаад олцохоор тийм хаалганы тухай яриаггүй, тэр замын тухай яриаггүй, хүн болгоны явдаг замын тухай яриаггүй байна гэсэн ба. За Есүс яг эдгээр үгсийг уулан дээр сууж агаад номсон гэсэн шүү дээ тийм ээ. Тэгээд Матай 5 дугаар бүлгийн 5-аас 7 дугаар бүлэг дээр та хүн онцгойлоод уншвал Есүсийн заасан сургаалын нэлээд гол цөмөн энд байж байгаа. Хаанчлалын ёс суртахууны тухай ярьж байгаа. За та нар ингээд нүд чинь нүгэл үлдвэл ухаад хай гэж тийм. Нүдтэйгээ галтаа тамд хаягдсанаас дээр гар чинь нүгэлд үлдвэл гараа тайраад хай нэг гартаа хоёр гартагаа тамд унжааснаас л дээр үздэй гэдэг ингээл. Тэгээ энэ зүрлүүд бол маш хурц сонсож байгаа хүн болгонд энэ үнэхээр тийм зөөлөлсөн биш. Тэр хүмүүс тааруулсан биш. Хин нэгний ая тавыг хайж байгаа биш. Ерөөсө шудуухан ярьжсэн ба. За ингэж ярьж байхдаа хавчиг хаалганы тухай ярихад энэ хүмүүс бол маш гүн хүлээж авсан баха гэж бодож байна. За тэгээд яг хаанчлалын ёс суртахууны тухай заасныхаа дараа энэхүү хавчиг хаалга нарийн замын тухай ярьжээ. За энэ бол ёс суртахууны юм сонголтын тухай яриаггүй. Зүгээр л Бурхны хаанчлалд орох хэсгийн тухай ярьж байна гэсэн. Энэ тухай ярьж байгаа. Та нар шийдвэрээ гаргав. Нэг бол энэ замаараа, нэг бол энэ тэр зам. Нэг бол энэ хаалгаар, нэг бол өөр хаалгаар. Тэ? Та нар өөрсдөө энийг сонгох гэдгийг шулуухан хэлжсэн гэсэн.
Есүс сонсогчдод ийм төвийг сахисан сургаалыг зааж тэднийг тийм нэг ийм төвийг сахисан байдалтай үлдээхийг хүсэв байгаа. Тэгэхээр ер нь одоо сүм чуулган дээр эсвэл бидний одоо хин нэгэн сайн мэдээ ярьж Есүсийн нэрээр ятгаж явах үедээ бид нар хит төвийг барьж тэгээ тухайн хүнд тааруулна гэдэг бол энэ Христийн анханасаа бидэнд өгсөн номлол биш юм аа. Тэгэхээр бас хатуурхаад байдаг хүмүүсээс байдаг. Юм л олвол ингээл тэ нөгөө за чи одоо цуглаанд ирэхгүй бол яах вэ? Тамдун. Чи одоо ингээд явж байгаа нүгэл үлдээд тэрнийг гимшгүй бол яах вэ? Тамдун гэл ингээд байдаг хүмүүс байдаг аахгүй. Гэтэл чин энэ бас арай л хатуу байгаа. Харин тэр замаар орох үгүүдээр нь бид нар шулуун хэлэх хэрэгтэй байхгүй. Энэ Христийг дагах зам бол тэр нарийн зам. Тэгээ Христ бол өөрийгөө үүдгсэн. Тэр бол энэ хаалган юм а гэдэг тодорхойл хэлж өгөх хэрэгтэй. Түүнээс биш чи Христэд итгэсэн ч болно, итгээгүй ч болно. Тэ ингээд явж хахад болно, сайн байж чадал болно гэдэг ингэж ярих бол энэ бидний номлол ерөөсөө биш байгаа. Библиэлд Есүсийн номлосон номлолуудыг харах юм бол дандаа ингэж энэ хоёрыг хооронд нь эсрэгцүүлж, харьцуулж ингэж ярьсан номлол ярьж байгаа. За санаж байна уу? За хоёр замын тухайн дээр ярьж байна тийм ээ. Хоёр өөр хаалганы тухай ярьж байна. За өшөө бас хоёр байшингийн тухай ярьж байгаа. Хоёр хүн байшингаа барихтаа яалаа. Хоёр өөр суурин дээр барьсан тухай ярьж байгаа. За өшөө өөрөө байж болж байна. Өөрөө байж. Хоёр эзэн зэрэг үйлчлэхгүй ээ л гэсэн баг. Хоёр эзэн зэрэг үйлчлэхгүй ээ л гэсэн. Өөр цаашлах юм бол нөгөө эгчдүү хоёр байгаа шүү дээ. Марта, Мари хоёр тийм ээ, Мария хоёр. Тэгэл Мария болохоор эгчтэй туслахгүй Есүсийн үгийг сонсоо суугаад байдаг. Харин Марта болохоор зэрэг тэр галтгоонд тун завгүй байсан. Тэгээд ерөөсө тун болмооргүй болохоор зэрэг Есүст хэлдэг те. Дүүд маань хилээд өгөөч, эгчтэй туслахгүй байна гэж хэлээд өгөөч гэж. Тэгсэн Есүс юу гэж хэлдэг лээ? Үе чи явж эгчтэй туслаач энэ чинь бид нар ч бас үлсэж байна. Хоол ундаа гялс хийчээ дараа нь хурж ирээ сонс гэж хэлээгүй. Эгчт нь юу гэж хэлдэг лээ? Дүүч нь одоо өөрөөс нь хизээч булаагчгүй тэр сайныг сонгосон байна гэж хэлж байгаа хгүй. Сонголтын тухай ярьсан те. Тэгэхээр дандаа Библиэлд Есүс сургаал зааж байхдаа хоёр юм харьцуулж, хоёрыг харьцуулж, эсрэгцүүлж ингэж ярьж байсныг бид нар анзаарах хэрэгтэй. Тэгээ мөн бас юу гэсэн гэхээр хүмүүс түүнийг нөгөө нэг одоо муус үнсийг зайлуулад байсан учраас юу гэж хэлсэн гэхээр тэр өөрөө ингээд нөгөө бузар сүнснүүдийн хаан Белзебул гэсэн сүнстэй юм а гэсэн. Тэнгүүд Есүс юу гэдэг вэ? Тий ингээд хаанчлал энэ засаглал дотроо хуваагдах юм бол оршин тогтнохгүй. Тэгэхээр муус үнсийг хөөн гэж юу байхгүй штэ гэж. Хэрвээ та нарын дунд хэн нэгэн муус үнсийг хөөж байгаа бол энэ айл хэдийнэ Тэнгэрийн хаанчлал ирчээд байна гэж хараарай л гэсэн. Тэгээд юу гэсэн гэхээр Бурхны хаанчлал болон тэр муус үнсний одоо хаанчлал хоёр шал өөр гэдгийг л хэлж байгаа. Гэрэл харанхуй хоёр хизээч нийлэхгүй гэж тэ ингэж гоор ярьж байгаа. Тэгээ бүр хүний санаа бодлол нь Бурхны хүсэл төлөвлөгөө хоёрын бас харьцуулсан байгаа. Юу гэдэг лээ? Тэнгэр газар хэр хол байдаг шиг тийм хол гэж. Ингэж хэлсэн. Тэгэхээр ерөөс дандаа ингээ харьцуулж хэлсэн байгаад энэ дундуур нь ярьсан сургаал бид нар Библиэс олохгүй. Анх Бурхан хүмүүсийг бүтээхдээ яасан бэ? Ямар хоёр гэдэг нэг хариугаа хэлцдэг. Хэдэн хүүстэй бүтээсэн бай? Хоёр тийм ээ. Эм хоёр байгаа шүү дээ. Нэг сүүлийн үед аягүй сонирхолтой тийм судалгаанууд бас энд яваад байгаа шүү дээ. Та бас харсан уу юу? Анхны хүн Адам Эва хоёр их том битээсэн гэдэг. Сонсоггүй юу? 15 фит өндөр байсан баха гэж ярьж штэ. Тэр чи одоо 15 фит гэдэг чинь намайг ингээд баг 3 давхарлаж байгаа юм шүү. Тийм өндөр том битээ. Тэгээд ерөнхийдөө тиймэрхүү олдурууд ч бас олсон юм шиг байна. Тэгээд тэр giant буюу нэг авраг битээ тэр хүмүүсийн удмын хүмүүс нэлээд гөр саяхны хүртэл амьдарч байсан штэ тийм ээ. Гэх мэтлэн ингээд сонин тийм түүхүүд байна. Тэгээ би зүгээр тэднийг ингээд бодож байхдаа Христэд итгэгч тэгээ одоо ийм археологчид, энэ түүхчид янз бүрийн байдлаар судалгаагаа хийж улам илүүх юм нөгөө тий хүмүүст ингэж одоо бодит үннийг ингээд илчилж байгаа нь үнэхээр сайн юм аа өнөө цагт. Тэгээ нөө хүмүүс чинь тэгж боддог шүү дээ. Ийм жижигхэн битээ яаж тэр динозавруудыг амьдэрсэн байдг ингээд маргах гэдэг шүү дээ тий. Тэгсэн чинь тэр хамгийн том биетэй динозавр гэхт чинь хажууд нь нэг жоохон өндөрхөн бяруу шиг гэж байгаа байхгүй. Тим том биетэй Адам Евагийн хажууд. Тэгэхээр
асар их бяртай байсан. Тэгээд нэг бяртай хүний тухай ярьж 1860-ад онд амьдарчсэн хүн гинэ. Тэр хүн бараг бас ингээд 3 м шахуу өндөртэй байсан маа. Тэгээд их том биетэй, хөл гар бол тийм муу байгаагүй. Хамгийн гол нь нөгөө нэг тэр чинь нэг бүрийн 360 орчим юм одоо галлоны багтаамжтай тийм том юм юг одоо пошигтой тийм ус мус тэр ингээд хоёр гартаа ингээд нэг нэгээр нь бариад явдаг гэсэн. Ямар ч ядарсан шинжгүй явдаг гэсэн гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэ бүхнийг бид нар сонсохоор бид нар юу гэж үзэх ёстой гэхээр Бурханы одоо бодит оршин байгаа. Түүний хийсэн бүх зүйлсүүдийг бид нар эргээд санаж яана гэсэн. Тэгээ Бурханы бодит оршин байгааг тийм ээ existing гэж байгаа шүү дээ. Түүний оршин байгааг одоо илчилж байгаа зүйлүүдэд бид нар баяртай хүлээж авах хэрэгтэй байгаа. За тэгээд анхны хүмүүсийг одоо ерөөсөн хоёр эр хүн бүтээчгээл та гэр бүл болоорой гэж хэлээгүй. Хоёр эм хүн бүтээчгээ та гэр бүл болоорой дундаас бүгд гаргаарай гэж хэлээгүй шүү дээ. Бурхан бүгдийг бодож байгаа л хийсэн. Ерөөсөө л ийм сонголт өгсөн. За нөгөө нэг сайн муу мэдүүлэгч мод болон амийн модонд битгий хүрээрээ л гэсэн ганцхан тушаал өгсөн. Түүнээс юу гэж ингэж хэлээгүй үстэй. За яг хөө чи бүр тэсгүй л хүрээрээ гэ тэ. Ингэж ерөөсө дундуур нь юм хэлээгүй. Битгий хүрээр. Тэгээд бас хэлэхдээ чи тэр өдөртөө зайлшгүй өөхөх болно л гэсэн. Бүр яг л ингээ бүр тан гэж ярьдаг. Бурхантай бид нар үнэхээр бас нэг заримдаа бид нар нэг нэгэндээ нялгамдаг шиг гэж ярих боломж байхгүй. Бурхан зүгээр сулуухан л хэлнэ. Хайртай бол хайртайгаа хэлнэ. Тийм ээ? Би чамайг жигсэж чинь гүйл жигсэж байгаагаа л шууд хэлнэ. Тэгэхээр энэ бол үнэхээр Бурханы маань зан чанар байдаг юм. Тэгэхээр бид нар энэ түүний зан чанараас бид нар өөрсөндөө юг тусгаж авах хэрэгтэй байна. Нэг мөр байхыг, тийм ээ? Нэг талдаа байхыг, тийм ээ? Нэг чигтэй байхыг л бид нар сурж яана гэсэн үг шүү дээ. Бидний Бурхан ийм зүйлийг биднээс хүсэж байгаа. Муу сүнс бол ерөөсөө түүнд нэг чиг гэж үрсэн байхгүй. Бурхан түүнийг ямар сайхан бүтээсэн. Бурхан түүнийг ямар авяас чадвартай бүтээсэн. Бурхан түүнд ямар сайхан боломжуудыг өгсөн. Тэр Бурханаасаа урвуулж чадсан бол түүнд яг нэг чигийн зам гэж байдаггүй. Тэр зөв зам дээр хизээж байгаагүй байх гэдэг шүү дээ тэр чинь. Тэр байхыг хүсээгүй. Тэр энэ түүний сонголт байсан. Энэ нь түүний сонголт байсан. Хүмүүс заримдаа Бурхан түүнийг ингээл өөрчлөөл ингэчихгүй яасаг. Бурхан анханаас нь тэгэж бүтээгээгүй байхгүй. Бид нарыг ийм сонголт хийж Бурхантай ингэж түшээж найдсан ийм нэг гэр бүлийн тийм ээ эцэгтэй одоо хайраараа холбогдсон, хайраараа төссөн ийм амьдралыг Бурхан бидэнд сонгож өгсөн байна. Тэгэхээр бид нэр сонголтол хийж амьдрдаг байх гэдэг нь. Дэд хууль номын 30 дугаар бүлгийн 19 дээр нэг ийм ишлэл байгаа. За ямар хууль гинэ? Дэд хууль. За ер нь дэд хуулийн 30 дугаар бүлэг дээр за дэд хууль гэдэг чинь энэний өмнө чинь бас ингээд нөгөө тоолол ном байж байна. Тоолол ном дээр өгөгдсөн тэр хуулиудыг илүү дэлгэрэнгүй болгож ингээд задлж өгсөн байна. За ойролцоогоор нэг 600-аас 800 шахуу хууль энд дурддагддаг баха гэж одоо тийм юу байна. Судалгаа байна. За тэгээд тэрний нэг болохоор зэрэг энэ дотор хэлэхдээ баахан хууль дүрм яриад зарим хуулийг нь зөрчих юм бол шууд өөхөх тухай ярьж байгаа. Шууд газар дээр нь алагдах тухай. Бүр мал амьтад хүртэл тэгээ одоо зохисгүй тийм байдалтай бол алаараа гэсэн ийм хууль хүртэлтийн дотор байж байгаа. Хүмүүс ер нь бол энэ хуулийн энэ хэсгийг уншаад эхлэхээр жоохон дарамттай маа гэж бодож эхэлдэг ба. Гэтэл энэ дотор үнэхээр нарийн нандин бас юм хайраар ингэж хэлсэн үгсүүд зөндөө байгаа. За бүгд харцгаая. За энэ хэдийг гаргасан. За 30-ийн 19 20-ыг гаргаж өгөөрэй. За 30-ийн 19 20. За би эндээс унши та бүхэн надтай хамт хараарай. Би өнөөдөр тэнгэр газрыг дуудаж, би гэдэг нь Бурхан өөрийгөө хэлж байгаа шүү дээ. Би тэнгэр газрыг дуудаж та нарт гэрч болгон чиний өмнө ам ба өхөл, ерөөл ба хараалыг тавья. Чи бас чиний үр удам амьдрахын тулд юг сонгосон? Амийг сонгож, эзэн Бурханаа хайрлан түүний дуу хоолой дуулууртай байж түүнээс зурч. Тэр нь чиний ам амьдрал өдөр хоногуудын чинь урт юм аа. Тэгвэл чиний эцэг өвгөд Авраам, Исаак, Яаков нарт өгөхөөр эзний тангаргалсан тэр газар чи амьдрах болно гэсэн юм аа. Аамен. Нэг сүүл бид нар нэг хүүхдийн багш нартай нэг зөв ретрит хийж хахад манай ундраа төгөлдөр хоёр нэг юм тэр шивтгэлээ. Адамаас ахуулаад өнөө хүртэлх хүн төрлөختний одоо юм
түүхийг одоо он цагийн одоо юм юу гэх юм те нэг юм лайн те map гэх юм уу юу гэх юм те нэг юм ургийн бичих шиг тийм зүйл ингээд тийм юу сүүлийн үед хамгийн сүүлд гарсан нэг тийм юу байгаа христчэн хүмүүсийн гаргасан тийм тэр газрын тэр зурган дээр ингээд харж байхад Адамаас ахуулаад өнөөдөр хүртэл хүн төрөлхтний юу яаж байгаа хамгийн сүүлийн одоо бидний хамгийн их нөгөө их олон юм болж өнгөрсөн энэ одоо түүхтэй энэ 100 ч ерөөсө хамгийн сүүлд нэг юм жоохон хэсэг нь байгаа байхгүй. Гэтэл тэр бол өчнөө мянган жилийн туршид бурхан нэг хүмүүс бурханыгаа даагаж бурхандаа итгэж бас зарим нь унаж босож ингэж явсан тийм түүх тэн дээр байж байгаа. Сонирхолтой нь тэн дээр нэг тийм зүйл гарсан. Авраамийн үе эхлэх үед Авраам чинь бараг хэдэн настайсэн? 75 настайсэн тийм ээ. Авраамийн тухай түүх гарч ирэх үед. Тэнгүүд Нова тэр одоо үерийн одоо нэг том үер болсны дараа тэдний гэр бүл амьд үлдэж байгаа шүү дээ. Тэгээд гол нь юу гэхээр одоо тэдний хүүхдүүдийн үр сад ингээд одоо үр сад бол бид нар олж таарж байгаа шүү дээ. За өнгө чинь Нова тэр Авраамийн үе хүртэл амьд байсан гэдэг тэгэн дээр гаргацсан байгаа юм. Тэгэхээр яг он цаг нэг тэгэж таарж байгаа юм байна л да. Үерээс хойш Нова бараг 500 жил амьдэрсэн. Тэгэхээр нөгөө он цагийн ингэж явсараа ингээ харангуй чинь Авраам дуудлага авж исэн үедээ таарж байгаа гэж тэ. Тэгэхээр тухайн үеийн хүмүүс яаж тэгэж одоо бурхныг ирж хаах зүрх сэтгэлтэй бүр тэгээд одоо бурханд хандан тахил өөргөх ч юм уу залбирахаар шийдэх бол тэд нар яаж тийм мэдлэг байгаад байсан гэхээр энэ өвөг дээдсэн тэдэнд ингэж одоо хилдэг ярьдаг байсан сургадаг байсан байж таарна гэж ингэж одоо юм гараад байна л да. За тэгсэн би яагаад энийг ярьсан гэхээр бурхан ерөөсөө тэр Новгийн үерийг хүртэл хүмүүс боломж гэсэн. За тэгээд хүмүүс ерөөсөө эргэхчгүй байсан учраас бурханд итгэсээр байгаа Новыг л сонгоно гэдэг сонголтоо л хэлсэн бурхан. Тэгэл одоо тэрнээс өөр одоо сайн зөвхт хүмүүс амьдарч ирсэн нэ тухайд юу гэж бодож байна? Нөгөө Новгийн аав одоо тэгэл бүр өвөг байгаа штэ. Одоо Метусела гэдэг нөгөө хамгийн өндөр наслсан хүн. 969 наслсан байгаа ш. Тэгэхээр тэр хүн хүртэл чинь бүр Адамтай, Каянтай, Еватай одоо уулзаж исэн хүн байгаа байхгүй. Тэр үед төрсэн жоохон хүүхэд бүр Новгийн үед 969 наслсан байсан. Тэгээ үер боллоо. Тэгээ тэр үеэр тэр хүмүүс ч гэсэн хамтдаа үерт өгцгээсэн. Асуулт гарч байна. Ново тэр хүмүүсээс илүү зөв байгаад бурхан түүнийг сонгож юу? Бурхан сонгосон учраас Ново зөвхт болгогдсон гэдгийг бид нар харах хэрэгтэй шүү дээ, тийм ээ. Тэгээд нөгөө хүмүүсийн цаг дууссан учраас тэднэрт магадгүй бурхан хэлсэн л ах, тийм ээ. Чиний эцсийн цаг өдөр одоо ойртож байна. Үер болно гэдгийг тэр хүмүүс мэдчихсэн байх гэж би боддог. За бидний хувьд дөнгөж сая уншсан энэ ишлэл дээр Дэд хууль номын 30 дугаар бүлгийн 19-с 20 дээр Израильчуудад хандан бурхан юу гэж хэлж байгаа нөхдөр би та нарт ерөөсө хоёр л тийм сонголт буюу тийм хоёр юм одоо төгсгөл хоёр эхлэл би ингэж та бүхэнд тавьж өгье. Нэг нь юу гэхээр түрүү өгсөн мөлий үхэл ба ам. Бас ерөөл ба хараалыг л тавина гэж хэлсэн. Ерөөл хараад гэдэг чинь юуг нэлээд авах тэр нөгөө шагнал болон шийтгэлийн тухай ярьж байна гэсэн. Эцсийн өдрүүдэд одоо бид нар бурхнаас хүлээж авах тэр хувь тавилангийн тухай ярьж байгаа. Тэгээд үхэл болон амийн зам аль нэгийг та нар сонгоорой. Би өөр зам та нарт өгөхгүй л гэсэн ба. Тэгэхээр өнөөдөр одоо энэ олон хэдэн мянган жил өнгөрчөнгүүд Библи өөрчлөгдөөл Библиэлд ингээд бурхны хэлжсэн энэ нөгөө жоохон хатуугаар хэлжсэн одоо зөөлрөөл бид нар одоо ингээд тэрнийхэн дагуу ингээд Есүсийн дотор айгүй жаргалтай амьдрал те ингээд бид нар нөгөө хуулийг нь заавал биелүүлэх албатай биш ингэж бодож санаж итгэж амьдрах ёстой ч биш гэж бодож болохгүй нэ штэ. Бурхны хэлсэн үгнээс ерөөсө цэг тасалж гэсэн өөрчлөгдөхгүй гэсэн баг штэ. Тийм ээ? Энийг бодохдоо Есүсийн хэлсэн энэ сургаал бол яг энэний дагуу бидэнд хэлж байна л гэсэн үг байна. Нарийн хаалгаар юу лээ? Хавчиг хаалгаар тийшээ хөтэлдэг зам нь нарийнхан. Гэхдээ энэ замыг сонгоорой. Энэ зам нь амь руу хөтэлдэг гэж хэлсэн байна.
нөгөө бүр дэд хуулийн үед нөгөө бурхан Израильчуудад хилжтэй захиж явахдаа тэг амийн зам өхөл рүү хөтлөж байгаа зам гэж байгаа шүү. Та нар амийг сонгороо гэж. Миний хүмүүсээ би та нарт хайртай амийг сонгороо гэж ингэж хилжээснийг нь Есүс одоо бүр олон жилийн дараа дахиад сануулад дахиад бүр тодорхой зааж өгч байгаа. За ингээд явсаар хаалган дээр очино. Хаалга гэдэг нь бол ямар нэгэн одоо гаднаас доторхыг хязгаарлаж байгаа, тусгаарлаж байгаа хязгаар гэсэн. Тийм ээ? Тэгээ нөгөө нэг тийм үгүүдээс монголоор босхын давлаа бол яаж байгаа вэ? Бид нар орлоо гэсэн. Босхыг буцаад давлаа гэж байгаа бол бид нар гарчлаа л гэсэн үг гэж, тийм ээ? Тэгэхээр хаалга бол хязгаарын тухай ярьж байгаа. Бас энэ Христэд итгэгч бидний хувьд энэ бол бид нар хожим төр мөнхийн амьдрал руу шилжих төр цагийг ярьж байгаа. Шүүлтийн өмнө очих цагийг ярьж байгаа. Энэ бол яг үүдэнд очлоо гэсэн үг байна. За нэг орчноос нөгөө шилжиж байгаа яг тэр хугацаа тэр цэгийг бол бас хаалга бас тодорхойлж өгдөг байна. Есүсийн сургаалт хаалга нь хаанчлалд орох босго юм шүү гэдгийг хэлж байгаа. Иохны 19 дээр Есүс өөрийгөө би бол хоньны үүд гэсэн. Хоньны үүд. Тэгэхээр би та бүхэнд бас нэлээд олуудаа дүрсэлж хэлжсэн нэг санаж байна. Ерөнхийдөө бол ийм илсэрхэг ийм өндөр ийм хавцалтай нурсан ихц ингээд ийм хаднуудтай бас нэг ийм тийм газар байгаа шүү дээ Израильч ер нь бол. Тэгээд тэд нэр ингээд нөгөө хоньныхоо шүн ингээд нөгөө хоньны хашаа гэдэг нь болохоор манай монгол шиг юм хідэн сараа байраа тэгж байгаа биш. Тэр бүр ингээд нөгөө дулаахан байлгахын тулд та ингээд тэр одоо хадыг ч юм уу тэр одоо илсэн тэр хэсгийг ч юм ингээд ухдаг гэсэн. Ухаад нэлээд том заа гаргаад хонд нь багтах заа гаргаад буцаагаад үүд хэсгийг ингээд шавдаг. Чулуу молоо өрөөд ингээд шавдаг. Тэнгүүтээ ерөөсө хонч нь ингээд ганцхан нуруугаараа ингээд таглаад сууж болохоор тийм зай үлддэг гэсэн баг. За ингээд хоноо хайруулж өдөрчөө явж агаад тэгээд буцаагаад нөгөөдүүлгээ тэр нөгөө хашаа руу навчирна. Тэнгүүд нөгөөдөл чинь ганцаараа л орох хэрэгтэй болно шүү дээ тий хонь нь. Тэгэхээр нөгөө Израилийн хончноо дагдаг учраас хонч нь нөгөө нэг нарийнхан үүдний өмнө очиод ингээд тагтаага зогсонгууд нөгөөдөл нь ингээд ордог. Энэ үеэр хонч нь тоолно. Тий? 501, 502, 503 заа болчлаа. За ингээд шүн манж хонохоор болох юм бол нөгөө үүдээ нуруугаараа таглаас суудаг гэсэн. Ингээд тэр хончин хоныг оруулах уу гаргах уу тэр хаалга нь болдог гэсэн байгаа байхгүй. Тэгэхээр Есүс бодлоо энэ хоньны үүд гэснээр өөрөө энэ одоо үүдийг сахидаг нэгэн гэсэн үг. Энэ үүдийг нээж хаадаг нь Есүс гэсэн үг шүү дээ. Тийм учраас тэр өөрөө Петр дагалдагчид юу гэлээ? Би чамд хөгсний орны хаалгыг нээх одоо тэг хаах тэр түлхүүрийг өгнө гэж хэлчихсэн байна. Тэгээ энэ нь юу гэхээр нөгөө тийшээгээ хүмүүсийг явуулах уу үгүй юу гэдэг дээр бүр мөсөн мөнхөд шийдэж чадах тэр түлхүүрийг өгсөн нь тэр түлхүүр нь юу лээ? Есүсийн тухай. Есүсийн авралын тухай яриа байгаа. Сайн бид байгаа. Тэгээ энэ сайн мэдгээр хүмүүсийг бид нар нэг бол мөнхөд аврах тэр зам руу хөтлөн нөгөө бол тэр хүмүүс эргээд явна гэсэн. За тэгэхээр ер нь бол Есүс өөрийгөө үүд гэж тодорхойлсон мөн бас энэ хаалга бол хавчиг юм а гэсэн. Хавчиг байна гэдэг чинь энэ чинь стандарт өгж байна гэсэн үг шүү дээ. Тэ? Нэг хэмжээстэй, хэмжүүртэй байна гэсэн. Тэгээд хэмжүүр нь ерөөсө хавчиг хаалга гэдэг нь ерөөсө Иерусалимд 12 тийм хаалга байсан мөртлөө хоньны хаалга нь ганцаархнаа жижигхэн хаалга байсан. Тэгэхээр хэрвээ тэрүүгээр төсөөлөх юм бол хоньны хаалгаар орлоо гэх юм бол нөгөө жижиг хаалгаар гэж хүн болгон мэддэг шиг Есүст итгэснээр л аврагдана гэдэг бол энэ өнөөдөр бидний авралын одоо онол итгэл баримтлал энэ дээр л баг. Есүс өөр хинээрч дамжуул бид нар аврагдахгүй гэдэг итгэл баримтлал дээр бид нар байж байгаа гэсэн. Тэгээ Есүсээр аврагдах онцгой амьдрал байна. Энэ бол Есүс бол бидний авралын үүд байх гэдэг байна гэсэн. За Монголд авралын үүд гэдэг нэг сүм байдаг нэрлсэн байсан санагдаж байна. Магадгүй энэ ишлээс ингээд аваад тэ одоо яасан бах тэ inspired болсон бах тэ. Тэгээд яагаад энэ хавчиг байх хэвээр? Давчуу, шахмал одоо тэгвэл энэ дээр нэг иймэрхүү зүйл байж болох. За бардам байдлаар ерөөсөө орж чадахгүй гэж байна тэ.
Есүс хэрэггүй. Би өөрийгөө аварчнаа гэд. Бардам байдал багтахгүй. Өөрийнхөө бас зөвхт үйлсээр амьдраад ингээд одоо аврагдана гэж байгаа бол энэ зөвхт байдлаараач би багтахгүй. Өөрийн гавьяа зүтгэлээрээ би ингээд энд орно гэж бодож байна. Энэ бас багтахгүй гэдгийг хэлж байна гэсэн. Бид нар зөвхөн Христэд итгэсэн итгэлээрээ л бид нар багтнаа гэсэн утгатай. Заримдаа хүмүүс ингээд одоо бурханд үйлчлэл айгүй олон жил үйлчилсэн гэж ярьдаг хүмүүс байдаг. Гэхдээ яг өөрөө ингээ ганцаараа үлдэх үед, настаа болох үед, өвдөж хавдах үед, тий одоо ингээд ямар нэг байдлаар орхигдох үед, хавжигдах үед, мухарцсан үедээ яг дотор нь Христ байна уугүй юу гэдгийг маш чухал асуудал байдаг. Зарим хүнд байхгүй. Тэгээ би юу яг яагаад би итгэхгүй явсан бэ гэж бодож исэн тухайга нэлээд настай хүн ярьж ирсэн. Их олон жил сүмд явсан гэж байгаа. Бүр багаасаа төрхтөн л дөрөс сүмд авчраад баптизм хийлгэсэн. Тэгэл өөрөө сүмийн хүүхэд тахгүй ирсэн. Сүмдэр л ажил. Тэгэл одоо ойрхон тэр хотоос нэг хол сургуульд яваагүй. Тэгэл нөгөө сүмдэл бүр баг 50 60 жил явсан юм да. Тий одоо тийм шиг. Тэгэд нэг өдөр бүр маш хүнд өвдсөн. Тэгээ яг тэр үедээ яасан гэхээр Бурхныг дотгосон чинь үнэхээр би итгэдэм үгүй юм уу гэж боцсон гэж байгаа байхгүй тий. Би Бурханд яг үнэхээр итгэдэм үгүй юм уу? Яг тэгвэл түүний одоо олсон тэр шарах тэр өвчин болохоор жоо хүнд байсан. Идгэх боломжгүй гэсэн нэг тийм ойлголттой болсон учраас Бурханд яриад тэр намайг үнэхээр сонсохгүй юу гэдэг дээр ирсэн байна. Хүнд хэрвээ тийм боломж өгөл тийм ээ. Яг Бурханы өмнө ирээд би Бурханд итгэдэм үгүй юу гэдэгтээ ингэж нэг тулсан тийм одоо мөч ирэх тийм үедээ тулах тийм боломж хүний амьдрал тохиож байгаа бол энэ үнэхээр аз завшаа Бурхны өрөөл байгаа. Тэгхгүйгээр өгчүүл яана. Огт итгэдэггүй байж байгаад тийм ээ. Тийм учраас Есүс тэ намайг ойр байгаа дээр яа гэдэг лээ тэ. Надаа суралц тэ намайг сонс, намайг даг гэж ингэж хэлсэн байна. За тэгэхээр хавчиг хаалга гэдэг маань за Есүсийн тухай ярьж гин, Есүс өөрийнхөө тухай хэлсэн байна. Мөн бас энэ нь стандартын тухай ярьж байгаа. Нэгэн хэмжүүрийн тухай ярьж байгаа. Зөвхөн Есүсээр дамжиж аврагдана гэдэг тухай ярьж байгаа. Энэгээр бол хүний бардам бахархал, хүч чадал, гавьяа зүтгэл бол энэ хаалгаар багтахгүй юм байна. Зөвхөн Есүсийн гавьяагаар, Есүсийн нэгүсэл, өршөөл тийм ээ одоо золиосоор л энэ хаалгаар бид нар багтана гэсэн үг байна. За тэгэхээр Библиэлд одоо шинэ гэрээний одоо ихэнх одоо номуудыг буюу захидлуудыг Паул илч бичсэн байгаа. Тэгээ Паул илчийн гол онцолж ярьсан тэр номлол бол ерөөсөө гээ хүмүүсээ. За би өөрийгөө та нарт ярих юм бол ингээд хэд хэдэн одоо өнөөдрийнхоор тийм ээ. За хэд хэдэн одоо ихтэй сургуульд өгсөн тэр юмны одоо профессор, доктор ийм байлаа. Би шашны өстө үнэхээр зүтгэлтэн байна. Хамгийн алдартай нэгнийх нь би шав байлаа. Тэгээ би өөрөө энэ бас сэтгэл бишрэл одоо шашинчлагаа хамгаалахын тулд энэ Христэд итгэгч нарыг би хавчиж зовоож ингэж алж талж явсаа. Би бол үнэхээр муу хүн байсан. Харин Христ надад үзэгдэх үед би энэ ямар их нэгүсэл юм байдгийг ойлгосон гэж байгаа байхгүй. Өөрийнх нь эсрэг явж байгаа нэгнийг хэрвээ би Бурхны оронд байсан бол яагаад энэ гинэгээ би наслах байсан. Гэтэл Бурхны ман зүрх сэтгэл тийм биш учраас түн дээр эренгүүтээ чи яагаад намайг хавчиж байгаа юм бэ? Үүнээс хойш чи миний төлөө явна гэдэг чинь бол үнэхээр санаанд багтамгүй зүйл байхгүй. Тэгээ Паул үнэхээр нугарсан, хугарсан байгаад байгаа байхгүй. За замын тухай ярина. За зам бол энэ одоо Христийг дагж байгаа дагалдалд бас ариусгагдсан шинчлэгдэж байгаа амьдралын тухай ярьж байгаа. Грек үг нь ходос гэж тийм үг хэрэгэлсэн байдаг. Энэ нь болохоор зам болон амьдралын хэв маягийг илэрхийлдэг үг байна. За тэгэхээр анхны Христэд итгэгч нарыг Христийг дагагчд, Христийн дагалдагчд, Христийнхэн гэж нэрлэдэг гэсэн. Christian гэдэг үг бол зөвхөн дараа нь англи хэлэн дээр товч гарч ирсэн баг. Тэгээ тухайн үед бол эдгээр Христийн дагалдагчд гэж ингэж одоо нэрлэжсэн. Тэд нар яагаад тэгж нэрлэгдэх болсон юм? За бид нар Үлс номын 9-р бүлэг дээр 2-р ишлэлээр харах юм бол Антиох хотынхны хувьд тэр одоо бүгд л энд тэнд байгаа газартаа Христийг дагж байгаа гэдгээр танигдчихсэн.
Тэгвэл тэдний амьдралын хэв маягийг нь хүмүүс хараад мэдж байгаа байхгүй юу? За хоёр еврей хүн бай гэж бодъё. Нэг нь Христэд итгэж, нэг нь Юдэн шашиндаа үнэнч юм хоёр бай. Тэр хоёрын хувцсны хооронд ялгаа байх уу? Шашных нь л одоо зүтгэлтэн, мяндагтан биш л болоод яг адилхан еврей хүн байж байгаа. Тэр хоёрын тэр одоо яг адилхан нэг газраас нэг одоо ястан одоо юу хичээдэг нэг соёл адилхан соёл одоо соёлтой бай гэж бодъё. Тэр хоёрыг одоо ялгах ганц зүйл нь амьдралын хэв маяг байхгүй юу? Тийм учраас бид нар амьдрал дээр тэгж ярьдаг үстэй. Тэр гэж нэг одоо нэг хошин шиг дээр тэгээд тэр нэг гэж нэг сайхан цагаан юм даа жоохон арх угаадах юм. За өөрөөр хэлбэл архичин гэж хэлж байгаа тийм. Тэр нэг байнга л ингээл заллаад хүний юм хуураад явчихдаг. За нэг худалч нэг нөхөр байна гэж мэдэгдэж. Тэр нэг өстө ойгүй шудраг нөхөр байгаа. Тэгээд ерөөсө зүв буруу хамаагүй л ингээл шудраг байж гэн гэл заримдаа ширүүдүүлт юм аа. Тэнгүүд бас нэг хинхэгтэй нөхөр байна гэж танигддаг. Тэгвэл энэ хүмүүс бусад хүмүүсийн дунд ерөөсө ярьж байгаа зүйл нь Христийн тухай ярьж. Алив зүйл талархаж байгаа, амьдралдаа хандж байгаа хандлага бүх зүйл нь Христтэй холбоотой байгаа хүмүүс харсан байна шүү дээ. Ингэж харагдтал амьдрсан учраас тэднийг Христийнхэн гэж дууджээ. За өнөөдөр та биднийг ч гэсэн хүмүүс тэгдэг багтай нөгөө Есүсийнхэн гэдэг бах тийм ээ. За тэгэхээр энэ одоо олон жилийн хугацаанд эргэн тойрны чинь бүх хүмүүс таныг Христэд итгэгч хүн гэж угаасаа мэдж байгаа. Харцсан. Яа харцсан маа. За энэний тухай ярьж байна гэсэн. За тэгвэл за одоо бид нэр жоохон нэг юм теологи гэх юм уу тий одоо итгэлийн онол баримтлалын талаас харж үзвэл хаалга гэдэг бол биднийг орох хэрэгтэй ирэхгүй гэдгийг нь ялгаж өгч байгаа. Зөвтгөлийг илэрхийлдэг бол тийм ээ. Зам гэдэг бол одоо ариусгалыг ярьж байгаа. Энэ замаар ингээ явж байхдаа өөрчлөгдөн шинжлэгдэх тухай ярьж байгаа. Уг нь нөгөө идеал гэж ярьдаг штэ одоо ер нь зөвхөн нэг юм дэврүүн байдлаар бодож үзвэл тэр хаалга хүртэл явж байгаа нарийн замаар явж байхдаа тэр хаалганы цаана байгаа газарт орох хэрэгтэй болтлоо би өөрчлөгдөнө гэсэн санаал байхгүй. За яг үүндээ бол бид нар өөрчлөгдөж амжихгүй гэвэл үгүй байгаа. Тэгэхээр тэр хаалга хэрвээ нэг зүгээр нэг жирийн хаалга байсан бол бидний нөгөө нэг ингээ зүдрэн явж байгаа тэр нарийн замаар явсаар байгаа тэр хаалган дээр очих хүртлээр бид нар цэвэршээж, ариусаж, ингээ шинчлэгдэж амжихгүй байхгүй. Тэгэхээр бид нар тэнцэхгүй болно гэсэн. Тийм учраас Есүс хаалга нэг байхгүй. Тийм учраас Есүс өөрөө хаалга нэг байхгүй. Үүд нэг байхгүй. Яагаад? Яг Есүсээр аврагдаж, зөвтгөгдөж, өршөөгдөж, уучлагддаг учраас л байхгүй ерөөсөө. Тэгэхээр чин бид нэг чадах чинээгээр л одоо амьдралын хэв маяг маань ингээ өөрчлөгдөд явж байгаас яг эцэст Христэд итгэсээр явсан очисон тэр амьдралд бид нар тэнд тэнцсэн тэнцээгүй байсан ч яг ясам дээр Христ биднийг ухтаж авах юм бол Христтэй бид нар тэнд уулзах юм бол бид нар уучлагдсан гэсэн. Бид нар зөвтгөгдсөн гэсэн. Есүс өөрөө хаалга нь учраас тэр онгойлгож өгнө гэсэн. Аамен тийм ээ. Тэгэхээр бид нар энийг бас айгүй ингээд дотроо бодоод нэг эцэст биднийг хүлээж байгаа нь хэн байх гэдэг нь Есүс ах гэдэг шүү дээ. За хавчиг хаалгаар орох гэдэг бол ерөөсөө нэг удаагийн шийдвэр ах хэвээр эргэж утсан юм байхгүй. Нарийн замаар явах гэдэг нь өдөр тутмын дуулууртай байдлыг шаардна. Тэгэхээр бид нар хожим тэр мөнхийн улсанд очих ч ерөөсөө нэг удаагийн үйлдэл ахна тийм ээ. Харин энэ амьдралаар христчин амьдралаар амьдрах гэдэг чинь өдөр тутмын дуулууртай байдлыг биднээс шаарддаг. Матай 16-гийн 24 дээр Иесус хэлсэн өөрийгөө үгүйсгэж юугаа үүргэсэн бэ? Загламаагаа үүргэж хэлсэн ба. Тэгээд нэг бас янз бүрээр хүмүүс ойлгоноо. Тэ нэг модон загламаа үүрэл явах тухай яриад байгаа шиг байна тийм. Тэгээд энэ загламаа гэдэг чинь юу гэсэн үг юм? Энд чинь надад өөрүүлж байгаа ачаа дарамттай одоо бас буруутгал бас байж болно тийм ээ. Эсвэл Христ намайг одоо аварсан шүү. Миний үүрэх ёстой байсан загламааг тэр үүрч миний бүхий л нүглийг тэр ингэж одоо өршөөч гэсэн. Би одоо түүний хүн болсон гэдгийг харуулсан тэр итгэлийг буюу энэ амьдралын
Христэд итгэх амьдралын сүсэгт амьдралын бэлэгдлийг үүрж явах тухай ярьж байна гэсэн. Бид нар үүнийг харуулах тухай ярьж байна гэсэн. Тэгэхээр өөрийгөө үгүйсгэнэ гэж. Өөрийгөө тодруулах тусам Христийн тухай яриа бүдгэрнэ. Христийг бид нар тод харагдуулаг бол бид нар өөрсдийгөө үгүйсгэх ёстой болно гэсэн. Амен. За Христ судлалын онол байгаа. За энэний төв нь юу гэхээр гол ойлголт нь юу гэхээр энэ зам нь зарчим биш, харин зам нь хүн буюу Христ байгаа. Христийг дагаж авч байгаа амьдралын тухай ярьж байгаа. Тэгээд энэ зам нь ямар нэг байдлаар бидний ингээд зүгээр явж байхдаа өөрчлөлтөг гэсэн утгатай ерөөсөө биш. Энэ зам бол нарийн иргэн тахирн тийм ээ, игч уруу байна. Энэ замаар орж явж байхдаа хүн яг Христэд итгэл дээрээ л зогсоор байх тухай ярьж байгаа. Энэ ямар их нартай өдөр вэ? Бурхан яагаад намайг юм наранд шарж алхах вэ гэж бодож болно тий. Ингээл сайн баг намайг л энд амьдарч ах энэ олон жилийн хугацаанд байгаагүйгээр 3-7 хоног тий баг 4-7 хоног ч цастай байлаа шүү дээ. Манай энэ уг нь их дулаахан газар. Яас их ядаргаатай цас орчууд тий. Бүр ингээд амьдрал, ажил гэж бүр хэцүүдлээ л гэд ингээд бодоод яв. Гэтэл би өнөөдрхөө бас ингээд бодож байхгүй ингээд жоохон зузаан гараад чи бороо орж идэ. Тэгэл за тэр чигээрэл гараа авцсан. Тэгээ би явж байгаа манай хүү ингээд заадаас бороонд норхны хойлоо мойлоо гэж яриад хань би тэхгүй. Бурхан бороо илгээгээд нөгөө хайлахгүй байгаа цасыг хайлуулж өгч шүү дээ. Тэгэхээр чин зам ил гарна гэдтэй тий. Хүний аюулгүй зогсож болох газрууд маань ил болно. Тэгэхгүй ингээд энэ цас чин замыг дарчгаад зам нь хаана байгаа юм? Би хаана зогсох ёстой л аюулгүй байдал газар нь хаана байлаа? Хаагуур эргэж орох вүлээ? Бүр зарим зам дээр ерөөсө айгүй хэцүү байсан шүү дээ. Тэ өндөр овоолцсон цасан дундуур чи эргэжэт л өөдөөсөн байши. Бүр ингээд нэг тийм байдалтай байгаа. Бурхан бидний замыг ингээд гэрэлтүүлж бас цэвэр болгож бас биднийг яг энэ бэрхшээлүүдийн дунд байхад бидний хүч болдог, чиглүүлж өгдөг, тэр биднийг хамгаалдаг гэдэг битээ мартаа. Есүс Иохны 14:6 дээр би бол зам гэж хэлсэн баг. Үнэн бас амь маа гэж хэлсэн. Тэгэхээр эцсийн үеийн эцсийн өдрүүдийн тухай юм онол байгаа. Христэд итгэлийн системчлсан онол дотор. Тэгээд энд Есүс хэлэхдээ бол үнэхээр амьдрал болон мөхөл гэсэн хоёр төгсгөлийг хэлж байгаа. Ямар хоёрыг төгсгөл гэнэ? Нэг нь амьдрал, мөнхийн амьдрал, нөгөөх нь мөхлийн тухай ярьж байгаа. За манай Гамболд сайн хоёрын охинчод Зои тий. Зоо. Энд чинь яг бүр үндсэн юм болохоор ингээ бурханлаг юм амьдрал гэсэн утгатай үг байгаа байхгүй юу. Тэгээ бурханлаг амьдралыг илэрхийлсэн тийм үг байдаг. Тэгээ энэ үгийг бас энэ Библиэлд хэрэгэлсэн байдаг. За апалия гэж нэг юм үг байгаа. Энэ нь болохоор сүрэл мөнхийн хохирлын тухай өгүүлсэн байна. За энэ бол зүгээр нэг аз жаргалтай амьдрал юм уу эсвэл нэг бэрхшээлтэй амьдралын тухай ч яриаг байгаа. Энэ бол нэг бол бурхны хаанчлалд орно, нөгөө бол шүүлтэд унах тухай л ярьж байгаа. За ерөөсөө би нэг хоёр юм л бүр түрүүнээс хойш давтаад байгааг анзаарсан уу те. Бүр тийм хоёр л юм байгаа. Ерөөс хоёр л юм өөр дундуур нь амьдрал, дундуур нь өөр боломж гэж ерөөсөө байхгүй. За уулан дээрх энэ номлол бүхэлдээ шүүлтийн өнгө аястай төгсөж байгаа. Тэгээд бүр Матай 7-гийн 23 дээр харах юм бол Есүс хэлсэн маа. Нөгөө хүмүүс хэрвээ тэр нарийн замаар орж хавчиг хаалгаар орохгүй бол хожимын өдөр бүх хүмүүс урд нь ингээд зогсоол гэ зарим хүмүүс таны төлөө би тэгсэн ингэсэн гэж зөндөө юм ярина. Харин би тэднэрт юу гэж хэлв? Би та нарыг танихгүй юм байна гэж хэлнэ гэсэн. Би та нарыг танихгүй юм байна. Уучлаарай би танихгүй юм байна. Ингэж хэлнэ гэсэн маа. Ингэж хэлгээд л өнгөрч байгаа байхгүй ерөөсөө тий. Хүүе одоо та гээ байж ямар нэг арга байна уу гэх ямар ч тийм арга байхгүй. Нэг өдөр л ингээд яаж байгаа байхгүй бүр шийдэж байгаа байхгүй нэг хором шийдэж. Тэгэхээр энэний тухай Есүс үнэхээр сануулan хэлсэн өнөөдөр ч энэ хүчинтэй байгаа.
бид өндөр настай болсон ч бид нэр өгүүрэн хоосорсон ч бүр ингээд тартагтаа туллаа өвдөж зовсон ч бид нар үнэхээр бидний хувьд энэ Есүсийн хэлсэн сургаал яг энэ хүчтэй хэвээрэл байх болно. Түүнээс ингээл хөөрхийн мэн гэрэл гэж одоо үгээгүй ядуу энэ зориулаад ядад итгэсэн ч байдгээгүй ч түүнийг нэг аварч идаа гэсэн тийм байхгүй. Нэг муу аалз ингээл урдуур нь явж исэн. За энэ муу амьтныг жалаад явах үтэй гэл өршөөсний төлөө намайг өөрийнхөө улсад авна гэж Есүс хэлээгүй шүү дээ. Зөвхөн тэр нарийн зам буюу зөвхөн тэр хавчиг хаалга буюу Есүс Христэд итгэсэн итгэлээр маань аварна гэж хэлсэн байна. За ингэсэн байгаа. Тэгээд дуудагдсан олон боловч сонгогдсон нь цөөх юм гэсэн. За бүр энэний жоох ингээд нэг юу явах юм бол тодруулаад ярил Бурхан бүх хүнийг дууддаг. Харин энэ замыг сонгож байгаа нь цөөхөн байт юм а гэж хэлж байна гэсэн. Хүний завхарсан мөн чанар өөрийгөө ингээд амьдралынхаа төв болгосон тийм соёл тэгээ калчер гэх юм те. Тэгээд мөн загалмааг доромжилж байгаа энэ байдал нэгээр бас хэрэгсэгдэрж байгаа өнөө цаг байд. Есүс айл хэдийнэ хэлсэн. Хүмүүс намайг бараг л те үзэн ядаж бүр намайг өөр юмор орлуулах нь те өөр сургаалт чихэн хандна. Энэ тухай Есүс айл хэдийн бидэнд хэлчихсэн. Загалмаа бол еврейчүүдийн хувьд бүдэрдэг чулуун байгаа шүү дээ. Есүсийг аврагч гэж итгэдэггүй байхгүй. Месая гэж итгэдэггүй. Тэгэл зарим нэг хүмүүс хэтрүүлээл одоо юу яана. Еврей хүн л бол сайн хүн юм шиг боддог. Ягаад бид нар еврей хүмүүст айгүй сайн болчдөг гэж түүхийг уншаад байгаа учраас байхгүй тий. Бурхан тэднийг өрөөгөөл, бурхан тэдэнд сайн хандаад, бас айгүй сайн итгэлийн еврей хүмүүс Библиэлд байгаад байгаа учраас бид нар ер нь бүр хар аяндаа еврей хүмүүс сайн болсноо тэгснэ муу хожаа гэдэг ингээд өөр хүмүүс дургуугаад байдаг. Тэгээ энэ бол үнэхээр таарахгүй. Есүс бол бидэнд маш тодорхойлсон. Хөршөө хайрлаарай гэсэн. Монгол хөршийн тухайд ярьж байгаа, Хятад хөршийн тухайд ярьж байгаа, өөр ямар хөрш вэ? Таны одоо амьдарч байгаа газар тэгэл мөн хэргийн эзэн одоо Латин Америкууд байж болно, хэргийн эзэн Арабууд байж болно. Эдгээр ч гэсэн бас бидний хөрш гэдгийг хэлж байгаа. Тэднийг хайрлаарай л гэж хэлээд байгаа. Энэ Есүс ингэж хэлсэн бол бид нар ингэж хийх л ёстой л гэдгийг бид нар ойлгох ёстой болно гэсэн үг. Грек хүмүүс буюу харь хүмүүсийн хувьд бол энэ мунхаглал юм а гэж. Би өнгөрсөн 7 хоногт нэг сикизм гэдэг одоо сик гэдэг шашин байгаа. Одоо эндгэгт байна гэсэн үг төрч. За эндгэгийн одоо жоохон хойд хэсгээр нь байд юм уу да тэр чинь. Тэгээд ер нь анх ингээд нөгөө муслимчууд чи хиндүү хүмүүсийн чинь аягүй ингэж алж талаал ингэж яхад бас нутгаа хамгаалах гад боссон хүмүүс байгаа байхгүй. Тэгээд энэ сикизм болохоор би урдан жоохон энэ тухай сонсож байгаагүй юм билээ. Тэгсэн чинь энэ хүмүүс ерөөсө бас л ганц л бурхан байдаг гэж итгэдэг юм байна. Тэгээ янз бүрийн одоо нэг иш үзүүлэгч ч юм уу нэг тийм аврагч гэж ерөөсө итгэдэггүй тийм байгаа даа. Тэгээ сонирхолтой нэг тиймэрхүү. Тэгээ би нөгөө энтгийг залуутай би ярьж суужгаад нэг л юм дутаа байна гэсэн юм бэ. Наа чи нэг л юм дутаа. Есүст л итгэх тий. Тэр бол бурхан. Чи тэрнийг Есүсийг одоо ингээл нэг иш үзүүлэгч юм уу тий одоо нэг шашныг эхлүүлсэн хүн өдр гэж харахгүйгээр тэр бурхан гэж хар. Түүнд итгэхэд ерөөсөө аврагдана гэдэгт бид нар итгэж байгаа. Түүнээс ингээд чиний яриад байгаа ингүүл тэгүүл ингээд сайн амьдралтай болно, хожим ингээд диваажин төрн мөрн наа чин би юус итгэдэггүй байхгүй гэд ингэлсэн ба. Саяхан бас нэг жоохон өөр итгэл бишрэлтэй хүн надаа нэг баах юм ярьлаа л та тэгээд. Тэгээ би сонсч сууж байгаад хэлсэн ба. За уучлаарай. Ер нь бол итгэгч хүмүүс би бол Христэд итгэгч. Христэд итгэгч хүний хувьд бол наач бүр шал өөр юм ярьж байна те. Би бол наадах чинь ягаад наач ер нь бол хүнд одоо тус болох юм ерөөсөө биш ээ гэж би бодож байна. За нэг би таард нэг товчхон ярьсан уу мэдэхгүй байна. Тэгээд манайхан бас нэлээ их фейсбુક дээр дагаж сонссон харагдаад байна лээ. Ямар багш хэлээ нөгөө нэр мартчихсан. Нэг юм бясалгал шиг тийм юм өөрөө нэг бясалгал эдэр хийдэг нэг монгол хүн байхгүй. Тэгсэн чинь тэр хүний тэр яриа болол бүр аажмаар биднийг бурхнаас холдуулна. Яг үл чи өөртөө итгэх тухай ярьж байгаа байхгүй.
Бид нар өөртөө итгэснээр энэ хаалгаар багтана гэж түрүү ярьсан уу? Үгүй шүү дээ. Бид нар багтахгүй. Зүгээр ингэж байгаа байхгүй. Баяр магнаахаа. Би чинь өвдөж байгаа юу? Тэгвэл өвчнөө хайрал. Биеийн хайрал. Ингэдэг гэл байгаа хөх те. Ингээл айгүй эерэг бодоол байвал аяндаа нэг хорт хавдар байсан ч тэрний идэгсэн гэсэн тийм бүр гэрчлэл хийгээд байгаа хөх зарим хүмүүс. Хүмүүс бүр амар залтай хурамч гэдэг бид нар бүгдээрээ мэднэ. Ямар байлаар хурамч гэж бодож чинь бүр улаан цаан бүр ингээд бүр сүм дотор орж чаад бүр ингээд бүр галзуу христчэн заяа бүр ингээд бүр амар итгэгч юм хүн байгаад байсан чинь яг ясам дээр засгийн газарт мэдээлэл өгдөг тийм худаа хүмүүс шүү дээ. Бүр үүлэн бүр залбирахтаа үүлэн тэр хамгийн дөрөв гараа өргөж чинь хамгийн урд очиод зогсно хамгийн их одоо ингээл тэр одоо сургаал зааж байгаа багш нараас очиж хиламын сугуулжтай юм хүм асуун хамгийн их библийн талаар мэдлэгтэй хүн амьтанд ингээл ярьсан нөлөө гэж сүм дотор амар тэгсэн чинь яг үнэндээ хэрэгтэй дотор талд нь Христ байгаагүй ийм амар залтай болж чаддаг тэр чөтгөрүүд бол хүмүүс бид нарт угаасаа. Бид нар өөрсдөө чөтгөр шиг байхгүй юусэн. Тэгэхээр Есүс ийм болчихсон хүмүүстээр ирээд тодорхой шууд хэлж байгаа байхгүй. Ерөөсөө нэг нялцганаад авах юм байхгүй шууд. За амрын хөтэлдэг зам хаалга гэж байна. Энэ бол нарийнхоо нарих. Тэгээд бүр хавчиг юм давчгүй юм байна. Нэг олон хүн тэр замыг сонгодгүй. Өхөл рүү сүрэл рүү хөтэлдэг тэр зам бол өргөн юм хаалганч бүр уужуу юм. Олонх нь тэр замыг сонгоод байна гэж ингэж хэлж байгаа. Тэрсөө эцээст та нар энэ замаар яваад над руу ирэхгүй бол би та нарыг танихгүй шүү дээ гэж. Чи амьдралдаа хизээч миний нэрийг дуудаагүй, миний тухай хинт шеэрлээгүй, яриаггүй, өөрөө ч итгээгүй байж над дээр ирээд аврагддаггүй би чамд гэж хэлгүй. Уучлаарай бид тэр ерөөс танилцж байгаагүй юм байна гэж хэлүүл яах вэ? Тийм ээ? Танилцж байгаагүй юм байна. Нэг өдөр манай хүн минь ажлаа таараад орол үүдэнд ирэл саалга тайлахгүй болох. Тэгэл хинбэ гэж майнаа л уучлаарай таныг танихгүй юм байна. Баларсан болно ч тий. Үнэхээр хонсон юм болно ч энэ чинь тий. Тэгээд нэг өдөр таныг өглөөс ирсэн чи танд байгаа бүх юм таны нэр дээр биш үү гэх юм. Өөрхийн нэгний нэр дээр. Европ бидэрт Калифорнид бас нэг тийм юмнууд зөндөө гарсан маа штэ. Нөгөө өөрөөсөө ингээд аялалд явж байгаа буцаад ирсэн чинь нэг орон гэргүй хүмүүс ингээд ороо сууцсан. Гэрт нь. Та нар юугаа яаж байгаа гар мар гэсэн чинь тэдний чинь тэгж хөөж гаргах хууль байдгүй юм штэ. Тэгээд тэрийг хуульчилж болохгүй. Тэгэхээр хүчирхийлэл яач юм. Тэгээ гэртээ орж чадахгүй хэдэн сар гадуур ингээд хөөжөлтөө шүүх мүх гэнээр. Өөрийнхөө гэрийн төлөө яг тэгж авч байгаа тийм түүхүү зөндөө байлаа шүү дээ. Тэгэхээ бол амар сонирн бидтэй. Шал танихгүй чамаг танихгүй би угаасаа энэ газрын эзэнгээ сууж байгаа. Энэ ч хэцүү шүү дээ. Яг энэ мэдрэмжийн тухайч бүр энэс илүү амар шүү дээ. Одоо амьдрахуу өгөхгүй мөнхөд одоо галтаа дээр тамд хаягдах уу мөнхөд одоо бурхантай хамт амьдрах уу гэдгийг шийдэгдэх гээд тэр шүүгч дээр нь очиж чинь нөгөө доромжлоод байсан нөгөө үл тоогоод байсан Есүс сууж байгаа. Бүр дүрээрээ. За уучлаарай. Би нэг жоохон нэх тэгж бас итгэж мэтгэж амьдраагүй. Тэгээд ийм ямар ч шалтгаан байхгүй. Би чамайг танихгүй юм байна. Би чамайг танихгүй юм байна гэдэг чи ч намайг таньдгүй юм байна. Тэгээд чи өдөр нэг мэдгүй байна гэдэг чи хизээж надад итгэж байгаагүй юм байна. Чи миний намайг дээрээс хизээж дагж байгаагүй юм. Тэгвэл ийшээ орох ганц л юу байгаа? Боломж байгаа. Чи надад итгэжсэн бол тий? Чи надад энд ирэх хүртлээ эцсийн мөч хүртлээ итгэсээр л байсан бол чи аврагдана. Уучлаарай. Аваад явна нэг. Ингэн. Ваа. Тэг өнөөдөр ч адилхан те бид нар бас бодох хэрэгтэй. Чуулганд сууж байгаа, шуулганаар орж гарч байгаа хүн болгон аврагдаад байгаа гэсэн утгатай биш тийм ээ. Тэгэхээр замыг сонгож байгаа. Мэдлэгтэй байх нь бас мөнхийн улсад орчихлоо гэсэн үг биш. Хаалгаар орчлоо гэсэн үг биш. Сайн хүн байх нь бас орчихлоо л гэсэн утгатай ерөөсөө биш. Тэр уг нь айгүй сайн хүн шүү дээ. Сайн хүн шүү дээ. Тэр одоо итгэгч байлгүй дээ гэж бодохдгүй л бидэнд байна. Үгүй тэрний итгэгч гэсэн утгатай үг ерөөсөө биш байгаа.
Тэгээ асуулт. Та хаалгаар орсон уу? Эсвэл одоо олонлын хаалганы тухай яриа. Тэр хаалга үнэн үү үгүй юу гэж ингээ яриад явж байгаа хүн үү? Бид нар Христ төвдөө дүгнэлт хийх гэж оролтой. За би одоо дуусчихна. Хавчиг хаалга бол тийм ёс суртахууны өндөр стандарт биш юм аа. Гэхдээ энэ бас өөрийгөө үгүйсгэх шашинч биш. Харин энэ нь юу гэхээр Христэд бүхэлдээ найдаж амьдрах тэр босго байгаа байхгүй бидний. Бидний үнэхээр Христэд итгэсээр, найдсаар, явсаар очиод давах ёстой босго байгаа байхгүй. За нарийн зам гэдэг нь энэ хэцүү зам тийм ээ. Гэхдээ нэгүслэр дүүрэн зам байгаа. Эцэстээ энэ бол Бурхны алдарт орох тийм зам байгаа. Өргөн замаар алхаж яваа хүнд хандаж хэлж болох юм. Одоо өөрөөр хэлбэл Христэд сайн найдахгүй, эргэлзэж байгаа хүмүүс байвал дараа нь бичлэг өгөх хүмүүс байвал би та хүнд хэлье. Чи одоо ганцаараа биш байж бол чамтай адилхан хүмүүс зүгээр л хамаагүй амьдарч яж бол. Гэхдээ төгсгөлд нь ганцаараа л Бурхны өмнө очино гэдгээ санаар. Нарийн зам дээр алхаж байгаа хүмүүст хандаж хэл. Та заримдаа ганцаардсан юм шиг санагдаж бол ганцаарх наагаа юм шиг. Гэхдээ төгсгөлд нь Христ таныг угтна гэдэг битээ мартар. Эхэзэн танд үнэхээр хайртай учраас тэр аль хэдийнэ, бүр аль хэдийнэ 2000 жилийн өмнө бидэнд үгээрээ бидэнд хэлсэн байна. Хаашаа явах ёстойг өмнө хэлж. Тэгээ түүний хувьд та хэн байдаг болохыг хэлж биднийг юу хүлээх тухай ярьж байгаа. Тэгээд Библиэлд ингэж сургамжилсан байгаа. Сулцсан өвдгөө тэнхрүүлээрэ гэж. Тийм ээ? Юу лээ? Сулцсан гараа тэнхрүүлж, сулцсан өвдгөө чангарлуул гэдэг лээ, юу гэдэг лээ. Ямар ч байсан ямар нэгэн ирж буурсан, итгэлээр амьдарч алхаж гიშгтэй эрчин буурсан, удааширсан, яага мэдхэ байсан, нэг дүүнг болчихсон, бүлээн болчихсон ийм байгаа бол эзэн бол бидэнд сануулж байгаа. Одоо өөрийгөө жоох ингэж цэгцэл, тийм ээ? Өөрийгөө цэгцэл. Тэгээ бүх юма хум. Бид нар чи аян замд явж байгаа хүмүүс. Бидний хувьд бидэнднээс шаарддаг зөстой төр зүйл нь жинхэнэ итгэл байгаа. Жинхэнэ найдвар байгаа. Бас Христ шиг харж, бодож, ярьж, сэтгэж, алхаж, үйлддэг амьдралын тухай ярьж байгаа. Энэ өдөр би та бүхнийг шүүх гэж юм байдалтай энэ сургаалын энэ хэсгийг сонгоогүй. Бодит байдлыг бүгдээ эргэн сансан юм цаг байсан гэж би итгэж байна. Хамтдаа бүгдээ эзний өмнө залбирцгаая.